Өсөө хомис амьдрал хэрэг за тэгэхээр ингээд нэг миний энэ бичлэг араар тавиулсан болон тавьсан хүмүүс аль аль нь ингээ бөөндөө үзэхэд ёстой өгөөчтэй бичлэг болно гэж би бодож байна. Эхнийх нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүс яг ямар үед араар тавьдаг вэ? Угаасаа ингээд нэг хүүсээр ялгарлахын өмнө эхлээд хүн гэдэг утгаар нь бодоод үзцгээе. Араар тавилт. Хүн. Аха. Чи өөрийгөө piece of shit гэж бодож байгаа болохоор араар тавих эхний шалтгаан гарч ирж байгаа байхгүй юу? Ягаад чи өөрийгөө piece of shit гэж бодоод тэгээд яагаад чи араар ингээд нэг тавих ингээд шалтгаан хүнд үүсдэг вэ гэвэл чи зүгээр өөрийгөө ингээд нэг I feel good гэдгээр л ингээд мэдрэхийг хүссэн байгаа байхгүй юу? Окей. Би ингээд нэг одоо анзаарагдаагүй орхигдсон, гомдлууд ч юм уу ямар нэгэн зүйлийг ингээд илэрхийлж чадахгүй би ингээд өөрөө ингээд унтсан байна. Тэгээс зүгээр өөрийгөө ингээд гайгүй мэдрэхийг хүссэн болохоос л ингээд араар тавьсан байгаа байхгүй юу? Аль аль нэг кейс байгаа. Араар тавьсан ч тавиулсан ч бай дундаа нэг зүйлийг үргэлж шеэрлдэг байхгүй юу? Анхнаасаа харилцаа чинь ямар ч асуудалгүй байсан бол араар тавих кейс гарах шаардлагагүй байсан. Энэ бол маш олон хүмүүсийг өвтгөх байх л та. Маш олон хүмүүст ингээл нэг триггер өгөх байх. Саа зоолтгүй заа би ч гэсэн өөрөө араараа тавиулж исэн хүн болохоор айгүй сайн эмпатайз хийж чадна. Яагаад? Жишээлбэл би нэг зүйл ингээ анзаарлаа л да. Би яг анхныхын хайртаа ингээ араараа тавиулж байхдаа юу гэж ингээ бодож исэн бол өстөжгөн үзээ даал ингээ 100 гал нааж өгч байгаа штэ. Одоо ингээ нэг матур болсныхын дараа ингээ бодож үзэнгүүт яагаад тэр хүн намайг араар тавих болов гэдэг асуултыг өөрөөсөө асууж эхэлж байгаа байхгүй юу? Магадгүй тэр хүн миний хажууд ингээ байхдаа үгүй нэг аятайхан мэдрэгүүлэхгүй да яг ярих юм бол миний хажууд байхдаа аюулгүй, миний хажууд байхдаа өөрийгөө орхиогүй, миний хажууд байхдаа бүх юм нэг окей nice гэсэн бол ерөөсөө анхнаас араар тавих шаардлага байхгүй л байсан баха. Тэр миний хажууд байхдаа тэр байсан affectionist гэдэг зүйлүүдийг мэдэрсэн бол анхнаас араар тавих шаардлага байсан баха. Нөгөө талаас араар тавилт гэдэг ингээ нэг кейс ингээ гарч ирж байгаа. Бас л ингээд нэг толтчихж байгаа байхгүй юу? Бас л толтчихж байгаа. Үнэхээр чи А гэдэг хүнийг араар нь тавьсан бол угаасаа чи өөрийгөө триггердсэн ч юм уу эсвэл тэр хүнээс ингээд авахыг хүсэж исэн зүйлүүд авч чадаагүй одоо тэр мэдрэмжүүд, тэр security байдлууд тэгээ годч одоо тэр хүний хажууд өөрийгөө гоёор мэдэрч чадахгүй юм чинь тэгэл өөр хүнээс л ингээд гоёор мэдрэхийг л одоо хайх нь үнэлэхгүй яг ярих юм бол тиймээс араараа тавиулсан ч тавьсан ч бай аль нь нэг адилхан нэг зүйлийг шеэрлж байгаа нь тэр харилцаа чинь хог юм байгаа байхгүй да. Анхнаас харилцаа чи гоё байсан бол ер нь бодохгүй хаа. Тэгээ хэдүүлээ ингээ бодоод үзье. Чи ямар ордтой байна вэ? Тэгэл нэг юм астролог дээр л ингээ амар төгс матч ингээл нэг яриа солиот юмэрдэж тэсгүүл MBTI. Үгүй яг бүх юм төгсөөж болно заяа. Амар гоё матч хийж болно. Анхандаа амар гоё байгаад бүх зүйлүүдийг ойлгоод байсан байж болно. Гол нь та аль над харилцаагаа мейнтейн хийж чадаагүй нь араар тавилт ихний асуудал болж байгаа байхгүй юу? Тэгээ угаасаа ингээ бодоод үзье заяа. Бүх зүйл анхнаасаа ингээ нэг матч болсон байлаа гэж бодоход бүх зүйл шүү. Анхнаасаа матч болсон. Гэтэ харилцаач үргэлжлэдэг юм байна. Хугацаа өнгөрч тэг хугацаанд ингээд чи магадгүй ингээд найз охиндоо ингээ анхаарал тавихгүй байсан байж болно. Эсвэл найз охин ч чамаа хүндлээгүй байсан байж болно. Whatever the fucking case. Гэхдээ яг энэ дундлын ингээд maintenance буюу харилцаагаа жигд авч явах тэ аятайхан шиг нэг ухаантайхан шиг аятайхан ингээд нэг пижигнээ явах ингээд нэг кейс ингээд гаргаагүй болохоор л угаасаа партнер чи ингээд нэг кейс гаргаж байгаа байхгүй юу. За энэ дээрээс одоо харин хүн гэдэг утгаар нь ярьсан бол одоо эрэгтэй эмэгтэй гэдэг утгаар нь хуваацгаая. Араар тавилтын хамгийн ноцтой кейс нь эрэгтэй нөө эмэгтэй нөө аль нь гэж бодож байна. Эмэгтэй нөхгүй юу. Хэрвээ та найз охин чинь ч юм уу эсвэл ихнэр чинь чамайг араар тавьсан бол наа чи fucking intentionally байсан шүү. Яг тавья гэж тавьж байгаа. Тэрийг хамгийн өдөж байгаа юм шиг шүү дээ. Бүр яг чамд харуулдаг байхгүй юу. Хамгийн өдөж байгаа юм шиг. Яа гэдгийг хэлэхөө. Яа тэгвэл эмэгтэй хүн intimacy буюу sex ингээ байхаар окситоцин ялгарч эхэлдэг. Буюу хайрын гормон ялгарч эхэлдэг. За. Эмэгтэй хүн араараа тавилчаад төрүүлж асуудаг асуулт нь юу гэж? Чи түрүүнд хайртай байсан уу гэж асуудаг байхгүй. Эрэгтэй хүн араараа тавилчаад төрүүлж асуудаг асуулт нь юу гэж? Чи унтсан уу гэж асуудаг байхгүй. Гэдг нь эрэгтэй хүн болохоор нэг territory буюу өөрийнхөө эзэмшлээ алдах гэдэг мэдрэмж нэ байхгүй. Эмэгтэй хүн болохоор хайрлагдахгүй байгаа болов гэдэг мэдрэмж байгаа байхгүй. Энүүгээр хоёр өөр байж байна. За.
Тэгвэл яагаад эмэгтэй хүний араар тавил аюултай вэ гэвэл шууд хайраа ширэлж байгаа байхгүй. Чамаас угаасаа ингэ нөө эмошнлоо татаад гээд тийш очоод дараа нь штэ те чи ингээ араас нь ингээ нэг гуйгал хайраа намайг уучлаарай ингээ нэг хоёулаа дахиж эхлэх бол эмэгтэй хүн юу гэж бодно гэж чамайг шууд үзэн ядна. Энэ ямар арчаагүй баачгаа вэ гэж бодно. Би ч тэгэж алдчихсэн шүү. Тэ намайг уучлаарай одоо хоёулаа харилцаа ингээ дахиж бүтээ нэтрэ. Яг цаашаа ингээ энэ цав ямар арчаагүй баачгаа гэж бодсон байхгүй юу? За тэгвэл эрэхтэн хаа бод эрэхтэн. Гэхдээ яг хөтэ тэгэл одоо эрэхтэн ч бас одоо emotional share хийдгүүл дээ. Зөв physical affection буюу өөрийг нь одоо магтах ч юм уу ингээ нэг юм хүн байдаг. Гол нь эрэхтэн хүн секс хийсний дараа окситоцин ялгардаг юм аа. Эрэхтэн секс хийсний дараа тестостерон ялгардаг байхгүй юу? Одоо тэр proudness буюу бардам зангууд. Одоо тэр нэг юм би болгож юм бүтээж чинь те би afford хийж чадчих гэдэг ингээд нэг байдлаар эрэхтэн хүн явдаг. Тэг ингээд таад ингээд бодоод үзээрэй заа энэ хүүгүүд үзэж байгаа бол те одоо та жишээлбэл нэг үүдэн 3 шүтэн цөмөрцөж нэмэх зуултай байхад үгүй боддог ихний асуултахгүй fucking би хитэн би роожиж хийх хэрэгтэй юм байна. Энэ орамын хэлэхэд ойлгож байгаа зү. Гэтээ нөгөө талаас шүү дээ те. Эрэхтэн араараа тавиулчаад үгүй араар нь тавьчаад хойноос нь ингээл за яста намайг уучлаарай би ингэхгүй тийхгүй нэтэрэ гэж аз. Гэхдээ нөгөө талаас шүү дээ те. Нөгөө эмэгтэй чинь тухайд хүлээж аван заяа. Аван заяа. Окей. Дараа нь яадаг гэж нөгөө эмэгтэй чинь тэрнгээрээ аль хэзээ дараачийн гарах опшноо бэлдсэн байдаг байхгүй юу. За одоо л ялгаа гарч ирж байгаа эрэгтэй эмэгтэй хүн дээр. Тэгэхээр араар тавилах гарч ирлээ гэж бодоход аль хүүсэн дээр хариу нь жижи буюу бараг л бүтэхгүй буцаж нийлэх. Бараг л магадгүй 90%, 95% бараг бүтэхгүй байх. Ягаад гэвэл эмэгтэй хүн чамайг араараа тавьж ивэл аль хэзээ чамаас ингээд гарахад бэлэн болсон байдаг. Буюу emotional чамс татаад татсан байдаг. Эрэгтэй хүн араар тавилаа гэж бодоход за яах вэ одоо тэгэд тэр одоо наасан хүүхэндээ ингээ хайргүй байсан л байгааз нэг наасан л байгааз. Гэтэ буцаж ингээ нөгөө эмэгтэй л очиж за хайраа намайг уучлаарай тэгэд нөгөө эмэгтэй чам хизээч уучлахгүй заяа. Зүгээр л юм ялгаа. Тэгэд 90-95%-тэй араар тавилтын кейс хосууд дээр жижиг болдог. Хэрвээ тийм бол энэ бол хамгийн worst ингээд кейс ингээд болж байна. Хосын харилцаа ингээд дуусах ямар нэгэн зүйл ингээд нэг болох те. Тэгвэл энийг одоо хідүүлээ одоо эмчилгээ гэдэг зүйлийг хідүүлээ одоо ярьцгаая. Эмчилгээ. Бид нар бүгдэнд нь эмчилгээ хэрэгтэй. Эмчилгээ нь араар тавьсны дараа биш зөө. Араар тавихын өмнө эхлэх хэрэгтэй байхгүй. Сонь байгааз араар тавьсны яг өмнө эхлэх хэрэгтэй. Яагаад гэдгийг би та бүхэнд хэлэх хэрэгтэй вэ гэвэл одоо бодоод үзье. Бид нар ямар нэгэн хайр, ямар нэгэн зүйл эхлэхэд excited байдаг нь үнэ. Гоё байдаг. Гэхдээ хайр чи ингээд үргэлжилж явах хугацаанд харин одоо жиг ингээд нэг триггердэж эхэлдэг байхгүй буюу одоо нэг өвтгөж эхэлдэг. Яагаад энэ одоо хуушиг батлагддаг вэ гэвэл бид нар үргэлж адилхан бүүн буюу шархны левелтэй хүмүүстэйгээ матч болдог нь үнэн бохгүй юу? Хизээч ингээд нэг эрэгтэй хүн яг гаднах үзэмж бол гоё гэж болж байна. За одоо нэг секси хүүхэн байна да. Хаста нэг гоё өгцөгтэй гэдэг ч юм те. Гоё хийдэг гэдэг ч юм уу. Whatever fucking guys. Гадаа үзэмж гоё байж болж байна. Гэхдээ чи тэр эмэгтэйтэй 2 сар байгаад үзэн л те. Тэгэл бодно үсттэй. Нөгөө эмэгтэй чинь за магадгүй чи гоё карьертэй байж болж байна. Чи аим гоё фит ээж болж байна. Эсвэл чи ингээд найзууд дундаа ингээд нэг coolest shit нэг байж болж байна. 2 сарын дараа нөгөө эмэгтэй ч үгэж бодно гэж бас чиний insecurity чи анзаардаг байхгүй. Тэгэхээр анханасаа тэр статус байна уу, гоо үзэмж байна уу, ямар нэг ингээд нэг зүйлүүд одоо гоё зүйлүүд анханасаа хамаа байгаагүй угаасаа энэ чи устна. За устад дуусны дараа одоо жих нөгөө нэг өөртөөхөн одоо insecure буюу одоо аимхай кейслэг орж эхэлдэг байхгүй. Аимхай. Нэгнээсээ одоо нэг нуудаг ч юм уу. Нэгнээсээ одоо нэг шархаа ингээд нэг нууцаа тэгэл ингээл триггердүүлж байгаа ч гэсэн амаа эмхдэг ч юм уу те. Энэ болгоныг бид нэр зүхтааснаас болж харилцаа хүндэрч эхэлдэг байхгүй. Зүхтааснаас болж. Чи одоо хашир альматаа ингээд нэг өвгөн чагуу цолтой амьдрах чиж одоо тэгээд чи одоо харагуугаас айдгал тийг харагуугаас айдгүй нэл хилчилтэй яг ярих юм бол. Би чи одоо тэгэл ангац ингээл нэг fuck around хийдэг байсан ч юм уу, school нэг gambling addiction байна уу, school нэг whatever fucking нэг мэдрэл муутай зангууч угаасаа чанд байлаа гэж бодлоо. Тэгэл үнэ л хэлчихэлтэй.
Тэгэл одоо тэгэл чи альмаада триггердүүлнэ яа нү энэ хамаагүй зүгээр ямар ч лээс үнэн ялчих. Альмаа ч гэсэн байдал. Өөрхөн гэсэн ингээд нэг шархууд байна уу, айцууд байна угаасаа ингээд нөө яачих. Гол нь энэ одоо нэгээ тэр триггерж байгаа байдал одоо буюу өвтгөж байгаа байдлаагаас энэ анханасаа өвтгийж өвтгөөгүй зүгээр аль аль нь угаасаа өөртөө гэсэн шархтайгаа л матч болцсон үнэн байхгүй юу. Хэрвээ тийм юм бол энэ шархнасаа цугтаахынхаа оронд эхлээд энэ шархаа ойлгоцгоо хэрэгтэй байхгүй юу. Альмаа яагаад чамааг 5 дахь өдөр болгон ингээд нэг пи уугаад өглөө нэг шартахад ингээд дургу байгаа юм бол магадгүй альмаас суух хэрэгтэй хаа. Магадгүй наацах нь. Магадгүй тэр нь whatever fucking is. Тэр үншгэл ингээд нэг мэдрэгцэн л байгаа байхгүй чи. Бата яагаад чамд ууралж байгаа гэж магадгүй чи ингээд өдөр болгон чи ингэста текста чи надаа юундаа уурлаа да. Магадгүй батад ингээд чи магадгүй ээж шиг харагцаах нөгөө ээжээсээ айдаг ч юм уу яадаг ч юм аа. Тэр нь өөрийг ингээд триггердэг ч юм уу. Тэгэхээр энэ дээрээс ингээд нэг хэдүүл ойлгоцгоё. Би юунд өвдөж гин гэдгээ асуух нь хамгийн чухал. Одоо хосынхан би яг юунд нь өвдөж байна? Яг тэр намайг яагаад ингэж нэг нэрвдүүлээд өвдөх болов? Нөгөө талаас би яагаад тэр хүнийг бас өвдөгч болов гэдгийг давхар асуух. Дотроо. Тэгээд хамтдаа яавал дээр байна. Би энэ дээр одоо гол нь emotional одоо зөвөр илэрхийлэхтэй. Би уурсан бол ууралж яана гэдгийг хэлэх. Би гомдсон бол гомдолж яана. Гол нь нөгөө чинь чамд ингээд итгээд одоо нөгөө чинь чамд ингээд сул талаа үзүүлээд байна да. Эрэгтэй эмэгтэй хамаагүй шүү заяа. Би ингээд нэг гомдчлоо, би уурчлаа, би айж जैन, би бэтгэрж जैन, whatever ингээд нэг emotions чамд гаргаж байгаа гэдэг нь чамд сул дорогоо үзүүлэхээс айхгүй байгаа л байхгүй юу? Яг бол сул дорогоо үзүүлэхээс айхгүй байна гэдэг нь чамд итгэж байгаа хэлбэр байхгүй юу? Яг ингэж итгэж яхад нь чи үл тоох л өстой чиг хамгийн ихний одоо эвгүй кейс эхэлчлээ л да. Тий. Яг үл тоох. Яг чамд итгээл өөрхөн security хайвал. Эдгээрээс ингээ ахуулаад ерөөхдөө ингээ нэг тэр араар тавилт тийм эмчилгээ нь араар тавилтын дараа биш яг хосын харилцаа эхэлж байхад л яг тэр эмчилгээ эхлэх хэрэгтэй байхгүй юу? Хосын харилцаа үргэлж яхад ч гэсэн үргэлжлэж яхад ч гэсэн. Ерөөсөө тэр юм болсны дараа эмчилнэ гэж ерөөсөө бодож болохгүй. Анханасаа шүү. Бүр яг анханасаа л за одоо ингээ тгий энэтрэг нэг одоо Эрик Фромын ном дээр жинхэнэ гой хайр чи юу гэдэг вэ гэж идэвхтэй хайр буюу үргэлж шинийг суралцах, эрэлхийлэх, нөгөө нь ойлгох, өөрийгөө ойлгох, тэг evolve буюу хөгжих гэдэг чинь өөрөө гой хайрын л бэлэгдлэхгүй юу. Тэгээд хамгийн чухал одоо миний илэрхийлэх чинь ингээд энэ араар тавилтын ингээд point ингээд болж байгаа нь юу вэ гэвэл чи эхлээд араараа тавилсан бол өөрөөсөө асуу. Би юун дээр алдчих вэ гэж. Араар тавьсан бол би бас юун дээр тэнхтэй байгаа бас өөрөөсөө асуу. Дараа нь нэг зүйл дээр үргэлж expectationтэй байх хэрэгтэй. Араар тавилтын кейс гарч ирлээ гэж бодоход бараг ер нь нийлэх бараг жижиг дөө гэж. Эдогэгэ. Тэрийг expect хийж хэрэгтэй. Хэмлэн да. Тэр яах нөхнөө. Хизээж одоо хосын харилцаан дээр миний нэг анзаардаг хамгийн том проблем нь хөвгүүд ингэж боддог. Энэ эмэгтэй надаас хаа холдохтой гэж солиотой юм шиг боддог юм уу? Энэ өстой солиотой бодлохгүй. Надаас холдохгүй шүү дээ. Би ингэж нануу энэ байжлаа гэж. Тэг хөгжгөө үлчдэг байхгүй. Эмэгтэйгэн боддог хамгийн мэдрэл мотой бодол нь юу гэж? Бата хизээ өөрчлөгдөх бол доо. Мэдрэл ботой байхгүй юу? Яа тэгэж батад expectation тавьцаа байхгүй. Бата өөргөө ойлгохгүй байж хат яг яаж чи одоо чиний өмнөөс өөрчлөгдөх бата өөргөө л өөрчлөн шүү дээ. Нөгөө талаас бата ч гэсэн бас ингээд нэг альмаагаа бодчих хэрэгтэй байхгүй юу? Альмаа ингээд альмаагийн төлөө ингээд харилцаа ингээд хөгжүүлэл нэг итгэвтэй ингээд байхгүй бол альмаа нэг л өдөр ингээд ангаагаал чам тулгаатай араар тавиал явуучих болохгүй яг ярих юм бол. Тиймээс ингээд нэг бүх зүйлийг идэвхтэйгээр те өнөөдөр бит хоёрын амьдрал юу болж байна, маргааш бит хоёрын амьдрал яах вэ, цаашаа юу болох вэ, ийх вэ гэдгийг бодоод идэвхтэйгээр хөгжүүлэх л байгаа байхгүй юу. Би ерөөсөө ингээд нэг юм жижиг асуудал гарч ирлээ бууж өгөх гэж ерөөсөө хэлээгүй. Асуудал бол зүгээр, асуудал харин ч бүр бидрийг хөгжүүлдэг. Гэхдээ нөгөө талаас тэр асуудалтай хэрхэн ухаалаг шийдэл гаргаж байна. Асуудалтай хэрхэн яаж ингээд ажиллаж ийн гэдэг чинь өөрөө тухайн харилцааны аврал нь болдоохгүй түүнээс шилэг
одоо нэг Facebook-оос нэг хитээс лог нь үзээл ангаагаад ингээд нэг те өстой хайр гэдэг чи юм бэ те хайр гэдэг чи өстой нэг альмаа ингээд нэг чиний хажууд үрүүлж байна. Үгүй чи одоо альмаагаа 10 удаа хорчод юу expect хийгээд байгаа юм бэ те fuck тий. Тэгэл ингээд нэг хөвгүүд болохоор те ингээд нэг ингээ явж идэх тэгэл октод болохоор те ингээл нэг хайр гэдэг чинь ингээл нэг тэгж чагаал тэнч яал буцаж ирнэ гэж байгаа чи одоо бас яг тэр батаагаас fuck яг юу expect хийгээд байгаа юм бэ. Анханасаа яагаад одоо би байгаа үнэн сэтгэл байгаа гоё kindness compassion гоё зүйлүүдийг тэр хүн яагаад хүлээж авахгүй юм гэдэг яагаад анханаас нь бас асуугаагүй юм те. Анханаас нь тэгвэл энэ дээр яаж ойлголцох вэ гэдэг ухаан яагаад гаргаагүй юм гэдгийг өөртөөс асуух цаг болсон байхгүй юу. Тэгэхээр араар тавилтанд одоо буруутан байхгүй. Буруутны юу вэ? Хоёулаа одоо тэр ингээд нөө хөгжлөө болон ухаарлаа хийгээгүй асуудал байгаа байхгүй юу. Араараа тавилсан ч буруутай, тавьсан ч буруутай. Окей. Тэгээ намаа fuck үзээд нөө өөртөө мэдээ энэ бол миний ингээд нөө YouTube миний хөгжлөө контент. Окей. Cheers manigas.